Туулгаалтай хуух цэвэрлэгэнд буйны байгууллагууд мөн нэгдэж оролцлоо. Бурхны хадыг яндараас эхлээд ахын хог хаягдалд туулгаалд дарагдсан байсныг 10 гаруй компанийн 100 гаруй хүн цэвэрлсэн байна. Монголчууд альва аршаан ус булаг шанд голоморноо өөрөн гисэн эзэн сахиустай хэмээн шүтэн бишрэхийн зэрэгцээ газар усны савдаг улсын эзэн бүгд усан дотор оршдог гэж үзэн сүслэн дээдэлдэг. Гэтэл энэ ёс журам сүүлийн үед мартагдаж гол мөрөнлөгийн хог хаягдлаа хайж бохирдуулах нь хэрэгс итэрч байгааг настай хүмүүс халаглан ярьж байна. Улаанбаатарчуудын маань их усан туулгалын сав газар эрэг хөвөөний нэгэн хэсэг өнөөдөр энэхүү хог хаягдлаасаа саллаа. За ард иргэдээ өөрөөр хэлэхэд бол задгуулынхаа иргэд дагуу амарч байгаа үедээ гарсан хог хаягдлаа бол одоо хогийн савандаа хийгээд тэгээ хогийн зэг дээр аваач хайж байгаарай. Тэгээ голынхоо иргэд дагуу хог хаягдл битээ хаяарай гэж уриалъя. Ус хаа байгаа хиндэж хишгээ хүртээж амтан бүхнийг ундаалдагч усаа хүртэж байгаа хүмүүсийн зүгээс хайр дуцаар ирсэн. За энэ мэт ус голоо бохирдуул чиргэх аюулд хүргэж байгаа хог хаягдлаас нь салгах, ундрагыг нь хайрлах арга хэмжээг дахиад олон байгуулах, олон иргэн санаачилж уриалга гаргавал туулгалоо бид аварч чадна.